Эрэг гэдэг амтан эзэнд явахаа мэддэггүй, их хурлын гишүүд ичиж зовхоо мэддэггүй. Эднэр үл жинхэнэ хогшаарууд. Батцсан ер нь анх одоо ерөнхийлөгчтэй нэ бас нэг казаныгийн хэрэгээр нэг ял шийтгэл аваад тэгэл үйжсэн шүү дээ. Шалгуулсан дээ. Тэгээ тэр цаасны компани тийм эмээг бол би бол үнэндээ шударга бас байна л гэж бодож байна. Энэ улсууд чинь дээгүүр дагуураа цөмөрө бивинэ дайрт орончлоод байгаа болохоор над хэлэх үг алга. Ер нь тэр бол буруу шүү дээ. Ер нь тэг үн цаас тэр гадаад тооцоордны явуулсан батцсан ер нь анх одоо ерөнхийлөгчтэй нэ бас нэг казаныгийн хэрэгээр нэг ял шийтгэл аваад тэгэл үйжсэн шүү дээ. Тэгээ тийм хүн тэгээд энэ олон жилийн уршиг байгаа болохоор батцгийг бол эсэргүүцэж байгаа. Ер нь ажиллаа өгөөл чалгуулаад тэр нэг хин амар уйсгал ингээл миний дүүн ажиллаагүй шалгуул гэдэг шиг л өөрийн бас ажиллаагүй шалгуулаа л гэж хэлмээр байна. Батцах юм бол ноо их байгаа. Ер нь харьцан өдөр бүх юм нь ил болгоод гаргаад тавьсан шүү дээ. Бүгдээр хичээл гаргасан. Хин бат үлгчил гаргасан. Тэгээд тэрнийгээ ерөөс өөрөө тэгээд хөлийн жишүүрдгүү хэвлийн компанид бол маш их юу тендер мендер авсан. Тэр бол буруу. Үнэн худал нь мэдэгдэхгүй. Аль нь үний юм, аль нь худлын юм. Бүү мэд одоо тэр сони хэвлэлээр гарсан юм нь үнэн байдгийн бил тэр нөхөр одоо үнэхээр буруутай итгэж байна шүү дээ. Тийм учраас одоо тэрний алуун тушаал тэрний юу ерөөсөө ямар ч бодлоо байхгүй шүү дээ. Хуулийн өмнө бүгд одоо тэгшэрхтэй байж шүү дээ. Хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Хүлээлгэх хэрэгтэй шүү дээ. Тэр хариуцсан байгууллагууд нь яатсан. Тэр авилгатай тэмцэх газар тэр шүүх прокурор амьтад одоо энэ бүх юм илрүүлээд ийм байна, тийм байна. Энэ буруутай гэж байхад шалгах хэрэгтэй шүү дээ. Ихэд тэтгэврийн хөгжөл яаж вэ? 400-500 мянган төгрөгөөр амьдэрч шүү дээ. Тэгэхэд тэр уулгаач нар цалингаас гадна одоо хичнээн юм авч байна. Надад л яг энэ улс төрийн иймэрхүү хүмүүсд шудраг санагдахгүй мэдээж ойлгомжтой. Яг тэгэхээр бидний л ирэх нь бол одоо нөгөө хүртэх ёстой одоо юу л эдгээр чинь ингээ хэрэглээд хувьдаа ашиглаад байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм учраас л надад шудраг санагдахгүй. Хувь хүн тал нь бол уг нь гайгүй гэж дүгндэг байсан. Улс төрчийн хувьд яг иймэрхүү асуудал дээр нь бол эсрэг байр суурьтай. Тийм л. Гэхдээ би тэрийг чинь батлаад нотлоод хилжих материал байхгүй. Энэ улсууд чинь дээгүүр дагуураа цөмөрө бивинэ дайрт орончлоод байгаа болохоор над хэлэх үг алга. Шалгах хэрэгтэй. Тэгээд энэ шалгах нь өстэй тэгээд. Шалгах гэдэг яг ер нь шалгах байлгүй. Шалгуулсан дээ. Өөрөө яг тийм биш юм бол өөрөө буугаад сайхан шалгуулад тэгээд нэр юугаар сэвэлж авсан дээ тийм ээ. Одоо л их гайгүй идэж уумаар хөл санагддаг шүү дээ оолно. Би бол нэг ардын намын үнжин бол биш л дээ. Тэр нь бол гайгүй хүн харагддаг юм да. Би бол тэрний итгэдэггүй. Тэгээ тэр цаасны компани тийм эмээг бол би бол үнэндээ шударга бас байна л гэж бодож байна. Шударга ажиллаа тийм сайн одоо ард түмнээ бодсон тийм юу бол тийм юм бол байхгүй л гэж бодож байгаа.